Аян баримтат цуг. Өнөөдрийн дугаарт Оросын гэмт хүлэглийн толгойлогч нарын эрлэг гэгддэг Саша Македон хочид мөн өөр нэр нь болохоор Курганы алуурчин гэгдэх Александр Викторович Солникийн талаар ярина. За тэрээр болохоор 1960 оны 10 сарын 16-нд Курган мужийн Курган хотод төрсэн. Эцэг Виктор нь болохоор Курган хотод болохоор зүтгэрийн депот. За их Валентина нь болохоор Курган хотын эмнэлэгт тус ажилладаг байжээ. За түүний бага нас бол зөвлөлтөд улсын хүүхдүүдийн адилаар л ер нь өнгөрсөн. За багын сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. За тэрээр болохоор Курган хотын 13 дугаар сургуульд суралцж байсан. Сургуульд суралцж байхдаа болохоор чөлөөт бүхөр хичээлж бүс нутгийн чанартай тэмцээнүүдээс бол медаль хүртэж байсан юм байна. За хуучнаар бол 8 дугаар анги төгсөөд Курган хотын барилгын коллежид бол суралцж эхэлсэн. За суралцж байх хугацаанд бол 3 дугаар курстэй хөзөр тоглосон гэх шалтгааны улмаас бол сургуулиасаа хөөгдөж байсан юм байна. За тэрээр хуучнаар зөвлөлт холбоот улсын харьяанд байсан зүүн Герман цэргийн алба бол хаасан. За 119 дугаар цэргийн ангид. За цэргийн алба хаах явцад нь бол түүний мэрэгэн буудах чадвар нь бол илэрч аримд мэрэгэн буудах хийж байжээ. За мөн тэрээр албандаа уйлдарч за 75099 дугаартай цэргийн ангид болохоор танкын отрядын командогчаар бас уйлдарчуул ажиллаж байсан юм байна. За тэрээр болохоор 1980 онд бол цэргээс салгагдсан. За цэргээс салгагдсан даруйдаа болохоор Горкийн нэрмжиж цагдаагийн дэд сургууль хийсэн суралцсан. За суралцах явцдаа хичээлээ тасалсан эмэгтэйчүүдтэй ёс бус харьцсан зэрэг шалтгааны улмаас сургуулиас бол хөөгдөж байсан юм байна. За 1983 оноос эхлэн Курганы цагдаагийн албанд бол ахлагч цолтоогоор эргүүлийн цагдаагаар бол ажиллаж эхэлсэн юм байна. За түүний биеийн харагдах байдлын тухайд гэвэл түүний өндөр болохоор 165 см өндөртэй. За мэдээж том хэмжээний бол нүүртэй. За барилдаж байсан учраас хоёр чих нь бас тийм хулмайсан байдлаар бол түүний биеийг дүрсэлжээ. За Солник нь болохоор 1985 онд бол түүнийг бол цагдаагийн албаагч нэр төрөг гутаасан. За мөн 4 хүчингийн хэрэгт бол буруутгаж бол ажлаас нь халсан юм байна. За ажлаас халагдсан даруйдаа болохоор Солник нь болохоор Курган хотын оршуулгын газарт бууж хугацаар ажиллаж бол эхэлсэн. За тэнд ажиллах явцдаа хуучны танил болоход хажуу байрных нь залуу коллегевтэй бол тааралцсан. За тухайн коллегев гэж итгэхэд нь болохоор аль хэзээний болохоор Курган хотын гэмт хүлэглэлийн гишүүн болсон байсан нэгэн. За тэгээд Солникийг болохоор өөрийн гэмт хүлэглэлийн нөлөө бүхий итгээд болох Олег болон Виталий Павел гэх зэрэг хүмүүстэй бол танилцуулж Курган хотын гэмт хүлэглэлийн бол элсүүлсэн юм байна. За түүний үйлдсэн хүчингийн хэрэг болохоор мөрдөн байцаалтын шатанд бол явж байсан. 1988 оны 4 сарын 14-нд бол түүнд бол Курган хотын шүүхээс зөвлөлт холбоот улсын эргэн хуулийн 117 дугаар зүйл ангид зааснаар түүний үйлдсэн хүчингийн хэрэгт нь болохоор 8 жилийн бол ял оноос юм байна. За Солник нь болохоор ял авсан даруйдаа бол тухайн шүүх тахимаас цугтаасан. За хэдэн сарын дараа Солникийг болохоор Тюмен хотоос бол баривчилсан юм байна. За түүнийг оргосон учраас өмнөх 8 жилийн ял дээр нэмж 4 жилийн ялыг бол нэмж фермд байрлах хорхон анги руу илгээсэн. За Солник нь бол хоригдох явцдаа хориглуудтай бол байнгын асуудал үүсгэж зодон зохион бол хийдэг байсан. Удаа дараа зодооны улмаас болохоор толгойдоо олон тооны гэмтэл авч байжээ. За түүнчлэн 30 гаруй төрлийн сорийг бол толгоондоо бол авч байж. За мөн тэрээр хорхын дүрм журмыг бол биелэлдэггүй байсан учраас түүнийг болохоор Ульяновск байрлах ИК-8 гэх шорон руу шилжүүлж. За Солник нь бол 1990 оны 4 сарын 3-нд бол тухайн ИК-8 шоронгоос бол бохрын системээр бол дамжин оргосон юм байна. За Солник бол 1990 оны 6 сарын 3-нд болохоор анхны захиалгах дадлага бол үлдсэн. За тухайн захиалгах дадлагын анхны хохирогч нь болохоор Тюмен хотын гэмт хүлэглэлийн толгойлогч Николай бол байжээ. За Солник нь 1990 оны сүүлдээр Москватай ойр байших Орехово хотод бол суурьсан. За тэрээр Курганы гэмт хүлэглэлд болохоор саад болж буй этгээдүүдийг бол хөнөөдөг байсан юм байна. За 1993 оны 4 сарын 10-наас 11-ний шилжих шөнө болохоор Бамменский гэх гэмт хүлэглэлийн толгойлогч Голобус хочтой Валерийг бол хөнөөжээ. Түүнийг мэдээж өмнө хийсэн албуудынх нь улмаас цагдаа болон гэмт хүлэглэлийн гишүүд болон бол байнга хайж байсан. За тэгээд мөрдөгчөж түүний амьдарч байсан орон сууцнаас бол маш олон төрлийн гар буу, за дурантай винтов зэрэг бууны цуглуулгуудыг бол олж байсан юм байна. За Солник нь бол 1994 оны 10 сарын 6-нд Москвагийн Петровский метроны ойролцоо байрших жижиг захаас бол баривчлагдсан. За Солникийг бол баривчилсан даруйдаа бол цагдаагийн хэсэгдээ бол авчирсан. За Солник цагдаагийн хэсэгдээ ирсэн даруйдаа гинт хаанаас ч юм уу Glock 17 маркийн гар буу гаргаж ирээд тухайн хэсэгт байсан 3 цагдаагийн албан хаагч мөн нэг харуулын ажилтан бол буутаж бол хөнөөсөн. Цагдаагийн хэсэгт болсон буудалцааны улмаас бол Солник нь бөөрөндөө шархагдаж улмаар цагдаагийнханд бол баригжээ. Түүнийг болохоор Матроский Дишина гэх урьдчилсан хорих газар буюу мөрдөнд бол хорьсон
болсон. За тухайн мөрдөнд хоригдож байхдаа Сольник нь 20 орчим аллах үйлцнээ бол хүлээн зөвшөөрсөн. За түүний үйлцэн хэрэгүүдээс нь дурдвал хуульчлагдсан хулгайч гэгддэг Японч хочтой Вячеслав Иванковын өргөмөл хүү. За эрүүгийн нөлөө бүхий итгээд Калина хочид Викторыг бол хөнөөсөн. За мөн 1994 оны 1 сарын 17-нд болохоор Баумский зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогч Бобон хочтой Владиславыг бол хөнөөсөн юм байна. За Сольник нь 1995 оны 7 сарын 5-нд болохоор Тишнагийн урьдчилсан хорих газраас орсон. За түүнийг ороход болохоор тухайн хорих газрын харуус сэргээ бол тусалсан болох нь бол хожим тогтоогдсон. За түүнд болохоор Курганы зохион байгуулалтын гэмт бүлэглэлээс болохоор 500 мянган долларын хахуул өгсөн нь бол бас хожимд олдогдсон юм байна. За Сольник нь хорихын дээврээс олс ашиглан бууж оргосон юм байна. За урьдчилсан хорихоос оргосны дараагаар болохоор Владимир Мужид бол тодорхой хугацаанд бол амьдарч байсан. За мөн Киевд бол тодорхой хугацаанд бас амьдарч байсан юм байна. За Сольник нь 1995 оны 8 сард Грекийн Афин хотод болохоор Владимир Кисов нэрээр бол амьдарч эхэлсэн юм байна. За Сольникийг болохоор Грекийн сөрөг тагнуулын алба бол өөртөө Иесусэн гэж үздэг юм байна. Учир нь болохоор Грект Оросын маш олон тооны гэмт бүлэглэлүүд болохоор үйл ажиллагаа явуулж байсан. Учираас түүнийг тодорхой хугацаанд ашиглах зорилгоор өөрсдийн сөрөг тагнуулын албанд Иесусэн байх магадaltaй гэж үздэг юм байна. За Сольник нь бол 1996 оны 10 сарын 14-нд болохоор Москвад ирсэн Санкт-Петербургийн бизнесмен Андрег бол хөнөөсөн. За энэ бол түүний хамгийн сүүлийн захиалгад бол алга байсан. За Сольник бол өмнө алагдсан зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогчдыг алсан учраас тухайн гэмт бүлэглэлийн гишүүд болон за цагдаагийнхан бол байнга Сольникийг бол хайж байсан. За Сольник бол болохоор Грекийн Атика хэмээх болон мужид байрших Калви Торука хэмээх хотод бол амьдарч байсан юм байна. За түүний харьяалагддаг Курганы зохион байгуулалтын бүлэглэл болохоор Сольникт бол ер нь бол эргэлзэж эхэлсэн. Учир нь болохоор Грекийн сөрөг тагнуулын албатай холбоотой зэрэг асуудлаас болж түүнд бол эргэлзэж эхэлсэн учраас түүний гэрт сонсох төхөөрөмж бол байрлуулсан юм байна. За чагнаг төхөөрөмжийг болохоор Курганы зохион байгуулалтын гэмт бүлэглэлд харьяалагддаг тухайн бүлгийн гишүүн Цэрэг Лёшо хочтой Алексей бол Сольникийн гэрт бол чагнаг төхөөрөмжийг бол байршуулсан. За нэг өдөр болохоор Сольник нь Курганы гэмт бүлэглэлийн талаар мөн Курганы гэмт бүлэглэлийн толгойлогч нарын талаар өөр хэн нэгэнтэй ярилцж байгаа нь бол тухайн чагнаг төхөөрөмж бол бичигдсэн байсан. За тэр тухайн чагнаг төхөөрөмждөр болохоор Курганы толгойлогчд болох ах トゥ Буторныг бол одоо нийгэмд буулгах цаг нь болсон гэсэн талаар бол ярилцж байсан. За тэрийг сонссон даруйдаа болохоор Курганы зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогч нарын чихэнд тухайн мэдээллийг бол хүргэснээр Курганы зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн толгойлогч нар болохоор Сольникийг одоо нэгэнт хөнөөх цаг нь болж байгаа гэж тохиролцсны үндсэн дээр Сольникийг хөнөөлөхөөр Александр болон Цэрэг Лёшо хочтой хоёр этгээдийг бол илгээрсэн. За Сольникийн зохицыг болохоор 1997 оны 2 сарын 2-нд болохоор Грекийн Афин хотын захад байрших нэгэн хогийн цэгээс бол олсон. За Сольникийг бол боомлох маягаар хөнөөсөн байсан. Сольникийг хөнөөсөн гэмт этгээдүүд бол хожим нь өөр нэгэн зохион байгуулалтын гэмт бүлэглэлийн гишүүдэд бол алагдсан. За Курганы толгойлогч болох ах Буторн нь болохоор 2011 оны 9 сарын 6-нд болохоор Москвад бол байвчлагдаж бүх насаараа хоригдох ял авсан юм байна. За Сольникийн оршуулга болохоор Афины 3 дугаар оршуулгын газарт 28 дугаар хэсгийн 329 дугаар дугаартаагаар бол оршиж байсан юм байна. За 2000 оны 3 дугаар сард болохоор Сольникийн оршуулгыг бол хөндөж Оросын холбооны улс руу буюу Оросын холбооны улсад байгаа өөрийнх нь ээжид буюу Курганд бол аваадсан юм байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл бичлэгний доорх байрших, их сурвалж хэсэгт байрших холбоосуудаар даран орж сонирхох боломжтой.